дараагийн мэдээлэл хүргэе. Дауны синдромыг өвчин халдварладаг гэх мэт ойлголт нийгэмд байдаг. Тэгвэл Дауны хам шинж нь хүний биеийн эсэд илүүдэл хоромсоом агуулгацснаар танин мэдгүй бие махбодод илэрдэг өөрчлөлт юм. Иймээс энэ талаарх зөв ойлголтыг хүүхдүүдэд өгөх зорилготой удирдлагыг анхудаа 32 дугаар сургууль Монголын Дауны холбоотой хамтран зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй байлаа. 32 дугаар сургуулиас Дауны синдромтой хүүхдүүд энгийн хүүхдийн нэгэн адил сурч хөгжих боломжтой гэдгийг ойлгуулах зорилгоор өв соёлын өргөн удирдлагыг зохион байгуулсан юм а. Энэ үеэр Монголын Дауны холбооны эцэг эх болон гишүүдийн төлөөлөл хүүхдүүдэд мэдээлэл өгч урлагийн үзүүлбэр үзүүллээ. Гоёса өнөөдөр 32 сургууль дээр анхудаа ирж байгаа маш их баярлалаа. Энэ арга хэмжээ гоё байна. Сайхан байна. Өмнө нь бол ямар нэгэн тодорхой хэмжээний мэдлэггүй байсан. Гэхдээ одоо энэ үйл ажиллагаагаараа дамжуулаад нарныхаа хүүхдүүдийг илүү олж таньж мэдсэн гэх юм уу. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд оролцоод ийм гайхалтай аюултай зүйлүүдийг ингээд биднэрт харуулж аваад маш их талархаж байна. Тэгээд нарны хүүхдүүд гэдэг бол бидэнтэй яг л адилхан бидний хамт өсөж, хөгжиж, суралцж байдаг юм шүү гэдгийг бас ойлгуулахын тулд тэд нарны хүүхдүүд бол ингээд дэлхийд эрэг зүйлийг авчаар ирсэн хүмүүс гэдэг ойлголтыг сургуулийнхаа суралцагчдад түгээхийн тулд зориулсан байгаа. Би бол мархны ээжүүдийн төлөөлөл гэхдээ ийм олон нийтэд нөлөөллийн ажил бол маш их хийх хэрэгцээ байдаг. Хэрэгцээнүүд бол маш их байдаг. Гэхдээ одоо энэ сургууль дээрх болж байгаа өнөөдрийн үйл ажиллагаа бол анхных нь ийм олныг хамарсан үйл ажиллагаа бол анхны үйл ажиллагаа болж байгаа. Юу энэ нийгэмд хийж чаддгийг ямар гоё сайхан үзэл бодолтой эрг юм. Тэгээд өв соёлын хувьд Монгол ёс заншил өв соёлын хувьд бусдад яаж үлгэрлэж амьдралдаа хэрэгжүүлдгийг бусдад сурталчлах зорилготой хийж байгаа нь энэ удаагийн онцлог байгаа юм. Удирдлагт 32 дугаар сургуулийн 15 клубийн гишүүн 300 орчим хүүхэд оролцсон бөгөөд сурсан зүйлээ сургуулийн бусад 3400 орчим хүүхдэд зааж түгээх юм.